За намайг хөөхт хахад манай сум нэгдлийн дарга та намын хорон дарга гэсэн тийм намын хорон дарга бангийн дарга гэж хүнээс бид нар ингээ бараагийн таны барааг хараад цогтаагаад айдаг байлаа шүү дээ. Одоо та энэ сайхан сум орон нутгийнхаа талаар нэг сайхан тавчхан төөх яриач. Манай сум шиг одоо сонгон, сант, эрдэнэ хайрхан төлөвчий сумаас тасарч байгуулагдсан. Хамгийн одоо 59 онд одоо байгуулагдсан сум шүү дээ. Тэрнээс хойш одоо эндээс нь 300 км газар нэг говьд өвлждөг. Тий. Тэгээд одоо 60-аад оноос эхлээд нутагтаас уршиж уршаа нүхээ байгаа зөвхөн отрын зурмаар өвлждөг ийм л сум байсан. Ингээд одоо би 1970 онд сургууль төгсчээ тэрнээс хойш суманда тасралтгүй одоо 60 чухал ажиллах гэж байна да. За ингээд одоо нэг хэсэг малын эмч хийсэн. Нэг хэсэг одоо намын ажил хийсэн, нэг хэсэг төрийн ажил хийсэн. Төрийн ажил хийж байгаад одоо төвтгөртэй гарсан. Манай сум бол улсад 3 удаа байр эзэлж ирсэн. За 18 аймгийн дарга нарын үзүүлэх сургууль нэг удаа болж ирсэн. Тэр үеийн цагаан ламын дүгэр сургууль, лусан гом гэдэг хоёр дарга удирч ирж ирсэн. Тэгэхээр би малын эмч хийж ирсэн да. Тэр үед манайх өвлийн бэлтгэлийг одоо хаврын бэлтгэл, төлийн болон өвлийн бэлтгэлийг 3 үеигтээр хангадаг тийм туршлага засгийн газрын тогтоолгоор улс даяар нэвтрүүлэх ирэх туршлага болж ирсэн. Нөгөө талаар одоо нэгдэлчдийг бол нэг дор цуглуулад өргөн хайсад болгоо тэн дээр соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах нэгдсэн журам хадлангаа авдаг ажиллаа гэдэг тийм зохион байгуулалтанд оруулаад ажиллаж ясаа. Тэгээд тэрнээс хойш 90 онд ардчсан хувьсгал гараад малаа ховд шилжүүлээд тэгээд тэрнээс хойш одоо 30 гаруй жил болж байна доо. Яг одоо манай сум орон бол одоо та харж байгаа байх. Ингээ соёлын төвийн шинжлэгдсэн 10 жилийн сургууль шинжлэгдсэн. Ингээд бүгд шинжлэгдсэн. Энэ одоо та нарын харж байгаа мод. Энийг би одоо 78 онд тарьж ирсэн. Тэр хон мал эмнэлгийн байш ингээ харж зарсан мод одоо бас 70 гаруй жил ингээ өндөр болсон байж байна. Чи ихэд одоо ингээ жижиг хүүхэд байсан ийм болсон. 90 зээл байсан том эр хүн болсон. Ингээд одоо явж байна да. Тэгээд өнөөдөр та нар бас энэ зэндэг тэргүүтээ та бүхэн нутаг орноо хамгаалах, байгаль дэлхийг хамгаалах өв уламжлаа сэргээх зорилгоор төлбөртэй уулынхаа овоог тахиж ингээ бороо хорооруулаад их баяртай байна. Урдгийн ард түмийг сайхан баяртай байна. Ороороо тайллаа. Ямар сайхан юм болоо гэд гэмагтаж ил байна. Сайхан байна. Тэгээд би таав ташнаа та тоглоод банчнламыг damit хувилгаа андэрсэн байна. Энэ тамт мөргөжийн зал би хүргээд ирлээ гэсэн чинь аавтаж өхөрлөө нарга наадж. За энэ хашаан төрва 5 оршин малын бармил байна. Монголын уржуудын эвлийн хорооны баримлаар энийг би бариулж ялаа. Тэр үе 24 мянган цаасыг аав чинь сургуулийн төсвөөс гаргаад энийг хөлсийн төлж ирсэн юм да. Энэ одоо хөшөө өгөхөд аав битэрдээ чинь сал шиг холбоотой. Энэ суманд энийг дээр энийг бүтээн байгуулж гисэн юм байна. Одоо би тэр хамгийн сүүлийн түүхэнд үлдэж байгаа хамгийн одоо битэр байхгүй ч бас энэ 5 машин мөнхөд ингээд үлдэх гэж байна да. Тэглэг аах. Энд чинь одоо дөөр мод бот одоо бид нар ч бас ингээд хамаагүй нэвтрүүлдэг ингээд бас л их л хамгаалдаг байсан шүү дээ. Одоо тэгээд ийм л байна. Одоо хэвээрэл биш шүү дээ. Харж байгаа. Да сүүлд нь Гангаабаатарын хөшөөг тэнд авчирч босголоо. Да Гангаабаатарын хөшөө тэр байж чамайг байхад бидний Гангаабаатарын туршлага гэж байнга ярьж байсан шүү дээ. Та нар мэддэг байсан. Илгэл дээр гармаар гэх ингээд бас бид нар сүүлд одоо Ринчинбаатар гэж гарлаа. За 10 гаруй одоо улсын авраг малчид төрсөн. За сүүлд одоо гавь ятууч олон төрж байна. Энэ сумаас одоо алдартнууд их төрж байна шүү дээ. Ер нь энэ сумын аймгийн алдартай бөхчүүд манайхаас л төрж байсан. Одоо юурын арслан гэлээ. Танхар гэдэг одоо ах トゥ гэрээсээ барилддаг. Ийм л улсууд төрж байсан доо. Олон хурдан мордтой. Ер нь бол ийм л газар байсан. Одоо тэр хинзэндээ байна. Сайхан барилдаж байна. Сүүлийн үеих олон сайхан бөхчүүд төрж байна. За ийм л соньтой ах чинь ийм чамд ийм зүйлийг ярих байна. Ахны яг одоо энэ сайхан нутгийн ард түмнийхээ дунд ингээд сайхан зусчаад өвөл нь Улаанбаатарт өвлждөг. Ийм хоёр өвлждөг ийм хоёр нутагтаар яваад нутгаас их энерги аваад ингээд одоо ингээд 85-наас хүрч ингээд байж энэ да. Ямар сайхан юм. За ингээд та бүгд ах トゥ гэрээсээ ингээд өнөөдөр ингээд бас цуглаад биенийгээ мэдлэлцээд эн чинь тэрний яг ингээд удмаа таньж их сайхан үлгэр шишээтэй үйл явдал болж байна. Ингээд сайхан одоо энийг ингээд харна нутаг орны ард түмэндээ энэ цэцэн уулаас гарч төрсөн зөндөө хүмүүс дэлхийд ярьж тарцсан ба штэ. Тэр хүмүүстэй зориулаад нэг сайхан нутгийн ахмад хүний хувьд бас нэг одоо бидний чинь нэгэн үе удирдахжсэн удирдахч хүн шүү дээ. Тэрний хувьд нэг сайхан та ерөөл хэлээч. Ерөөл сайхан. За ингээд дэлхийн нийтээр таран сууршиж ажил амьдарч ба нутгийн иргэд Улаанбаатарт хотод суугаа манай нутгийн иргэд та бүхэндээ төрлөх нутгийнхаа
алтан зүрхэн дээрээс эрүүлэн сайн сайхныг хүсье. Та бүхэн сайхан ажиллаж амьдарч байгаарай. Нутгаа байнгын дурсан санаж, нутагтаа байнга эргэж ирж нутгаа үзэж байгаарай гэж ах чинь өрөөё. За тэр бол бат сайхан арш болтгоо. Тэгээд Бангин дарга гэж одоо ер нь бол бараа манай нэг үеийнхэн бол таныг бол маш сайн мэднэ тий. Мэднэ. Тэр нэг тийм намын ажил хийжсэн тэр нэг хариуцлагатай. Тэр нэг хариуцлага гэдэг юм байсан шүү дээ. Одоо ер нь жоохон тэр үеийнхээ тухай нэг танд дурсамж хэлээ. Тэр үед бол ер нь хариуцлага гэж юм янз юм байсан. Ер нь бол ажил тасалдаггүй байсан. Ажилгүй хүн гэж байгаагүй. Хүн болгонд ажилтай. Гүрүүш хийгээд өөр ажил хийгээ хүн олддоггүй байсан. За ер нь бол энэ албан ажилчин албан хаагчид сургуулийн багш нар бол бүхэл хүн байна. Хөдөөний малчид их тусалдаг. Хаанд ямар л ажиллагаар нь тэнд очиж тусалдаг. Малын төлийг нөөжүүл ямаан саманж хонийн харгаж өгчөөд бүхэл талын ажлыг манай ажилчин албан хаагчид малчид их тусалдаг. Миний үеийн хүн байсан. Нэг хэлсэн үгнээсээ тэр ажлыг фото хайдаг хийхгүй байдаг тийм хүн байгаагүй. Дарга юу гэж хэлэн заал гэж. Ороо энэ соёлын төвд хүн цуглчаад хүн байхгүй бол албан газрын дарга нарыг явуулаад хүмсээ аваад ирэхэд бүгдээрээ 100% цугладаг. Өглөө нэгдгийн өглөө 8:30-аас сонсголтой 5 дахь өдрийн 8 цагаас улс төрийн лекцтэй юм байсан. Тэр өнөөдөр 100% цугладаг. Тэгж улс төрийн боловсролын дээшлүүлж ийсэн хүний одоо мэдлэг шилбэрийн төр засгаас тэгж арга хэмжээс тэрнийг бид төр засгийн бодлого ард түмэнд танилцуулдаг юм л байсан. За хүний хариуцлага гэдвэл дээд байсан. Хүний чанар их өөр байж. Одоо хүн үеиндээ тусалдаг энэрэнгүй хайхан сэтгэлтэй термин тэгж энэ минь гэж туслая тгий гэсэн тийм хөдөлгөөнтэй тийм мөн их орон сэтгэлтэй тийм хүн байсан. За ер нь газар дэлхийгээ хүн их хайрладаг. Хамгаалдаг. Ер нь үнэхээр одоо манай энэ сумын төвч одоо энэ замгүй байсан шүү дээ. Одоо сүүлийн үед яг хүн болгон машаантай бол зам харгуйтай бол газар дэлхий жахан өвдөрлөө. Ургац хүмүүд нэг дор одоо их сууршаад ингэж байдаг болохоор бас ургамлын бүцэж яхан алдагдаж байна. Ер нь бол одоо ганцхан яаж вэ гэхээр 3 баг харилж. Одоо 7 хоног бороо ордог болсон бол одоо энэ 1-2 цаг л бороо орж шүү дээ. Ер нь бол цас аваа гарч байна. Миний үеийн одоо цас ордог хүүтрдэг юм алга. Тийх юм бол бас хэцэл байхаар байна. За ингээд яг одоо бидний үргэлжил та бүхэн бидний хойд үеийг бол сайхан аваад явах байх л та. Би тэгж боддог. Тэг тийм учраас одооны залуучууд бол сайхан л ажиллаж байна. Ингээл одоо ардчлалын бүнээр хүн болгон хийх ёстой ажлаа хийж л байна. Гэхдээ энэ хариуцлага тул байгаа юм шүү. Хэн тавьдаг хяналт яхан сул байна. Ингээд яг одоо ер нь бол юм нь бол тавьдаг хяналт юм чин бүх нийтээрээ өмч хөрөнгө эдэлж байгаа юм бас нэг жаа нэрэж яхан тийм бодлон гараад ах юм байна шүү дээ. Энд чинь бас нэг жаа хяналт сул байх шүү дээ. Энийг би бас бодож явдаг. Ийм л юм байна. Биднийг хараад нэг 5 6 дугаар ангиас эхлээд намын даалгавар гэж сумын сургууль, клуб, нэгдлийн мод бэлтгэл гэдэг явуулдаг гэсэн шүү дээ. Тэр тэгжээс бэлтгэж ийсэн. Тэг чи ажиллах хүн байх, өөрснөө заргисгүй бэлтгээл нэгдэл машиныг гаргаад өгчдөг. Бүх юм өөрснөө бэлтгээд ингээд аваад ирдэг. Тийм л үе байсан да. Одооний 5 6 дугаар ангийн хүүхдийг тэггүүл яах вэ? Тэгээд ер нь нэгэл одоо бас яхан эцэг их зарим нь татгалцсан. Тэгнэ. Одоо жишээлбэл бидний үед чинь 4 5 одоо нэг хүн 1 2 хүүхэдтэй байна. Тэр 1 2 хүүхдээ тэгж явуулдаг эцэг бас хорхон шүү дээ. Нэглийн амтай хэл амтай юу болж яагаад ингэдэг та нар өөрсдөө яагаад бэлддэг юм хичээний ийм хэл гарна шүү. Тэгээд явдалтай. Одоо тэгдэг юм байхгүй та нарын үе байхгүй. Та нар ч юм бол заал бол маргааш хөрөөгөө аваад ирэх хөрөөд. Сургуулийн мод хөрөөж тийм л үесэн шүү. Энэ одоо гол мод гэсэн та нар цэвэрлээд ингэ хавир цэвэрлэг. Энэ ч хогийн цэгвэр сургууль цэвэрлдэг байсан жил. Тийм байсан шүү дээ. Тэгээ тийм л байгаа. Тийм л байлаа да. Тэгээ тийм сайхан юм уу да. Тэгээ сайхан л үеэсэн тийм байна. Тийм. Одоо ажил тэр үед сайхан үе байсан. Одоо нэг муухай гэж хэлэхгүй. Одоо бол ер нь бол сайхан л үе. Одоо яг нийгэм бол одоо яг хүн санснаагаа хийж байна. Аль санаачлагтай ажилтай хүн амьдарч байна. Ажилгүй хүн бол муул байна. Ажилтай хүн бол өшөө сайхан амьдарч байна. Малаа сайн амлж байгаа сайн биш. Малаа муу малж байгаа муу байна. Одоо тийм л байна. Энэ одоо хүн өөрийн санаачлага одоо бүгдийг шийдэж байна. Ямар одоо ажилласан хүн яадаг хүн тэр хүн би амьдрал авч явж байна гэж бодох хэрэгтэй. Одоо сайн хөдөлмөрлөх хэрэгтэй, юм санаачлах хэрэгтэй. Тийм л хүн амьдарч байна. За баярлалаа. Та минь урт насалж удаан жаргаарэ. Баярлалаа. Танд би нэг ийм өт бодлого гэдэг нэг ном хийсэн. Түрүү 5 жилийн хугацаанд сүүлийн явсан аян замын тэмдэглэл энэ одоо Монгол төмнийхээ сэргэн мандалтын төлөө гэдэг тийм бодол санаа юм та уншаарай. Тэгээд баярлалаа. За баярлалаа. За
аав чинь ч сайхан юм биш хүн шүү дээ. Зохиолч яруунаар гэж хүн. Хизээ бидэн цэцэн хөхтэй байх тэр хүн шүү дээ. Улаан гөлтийн гарахгүй шүү дээ. Ганц үг хариулахгүй байна. Бүгдийн эсэргүүцэл чи тийм шүү дээ гэж хэлсэн шүү дээ. За